Эйнштейний сансарт хийсэн аялал. Та яагаад алдартай болсон юм бэ? Альберт Эйнштейн ингэж хариулжээ. Сохор цохнууд хугарсан ишөө давирч байгааг хараад би тэднийг ямар нэг зүйл мэдэхгүй байгааг ойлгосон. Ийм маягаар Эйнштейн сансрын 4 хэмжээст орон зайг томьёолсон юм. Эйнштейний нээсэн учир битүүлэг сансрын хар нүх гэж чухам юу юм болов? Хамтдаа үнийг олж мэдцгээе. 2 дугаар хэсэг хар нүхийг төсөөлөхгүй. Хар нүх. Муухраар бодож олсон нэр. Энэ нэрийг сонсоод танд юу төсөөлөгдөж байна? Хар нүхний нууцыг тайлсан хүн бол Эйнштейн гэдгийг та мэдгүй. Хэдийгээр бидний хэлж ярьж дадсан энэ нэр чухамдаа харьцангуй онолтой салшгүй холбоотой ойлголт юм. Хар нүх. Энэ бол орчин үеийн шинжлэх ухаанч хүртэл учрыг тайлж чадаагүй байгаа сансрын онцгой юм. Эдгээр хар нүх гэх чинь сансар окторгүй нууцыг тайлах гол түлхүүр болоод байгаа билээ. Германы Потсдам хотын захад Эйнштейний цамхаг байдаг. Эрдэмтэд энэхүү одон орон судлалын төвөөс Эйнштейн харьцангуй онолоо боловсруулж байсан улмар олжээ. Түүний онол дэлхийн нийтэд хар нүхийн талаар шинэ ойлголтыг өгсөн юм. Эйнштейн одон орон судлаачдын гаргасан тооцоог сонсоод хор хоосон сансар окторгуйд ганц ширхэг биет байвал өөрийнх нь томьёонууд бодогдох юм байна гэж их гайхжээ. 4 хэмжээст орон зайн ойлголт цоошин зүйл байлаа. Хар нүхч гэсэн зөвхөн бидний төсөөлөлтөдий зүйл биш, шинжлэх ухааны үр жимс нь бөгөөд Эйнштейний онолын шууд үр дүн юм. Эйнштейн сансар окторгуй түүний тогтолцооны талаар бидэнд цоо шин ойлголтыг өгснөөр хөгжлийн шин үүдийг нээж өгсөн гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Тэрээр хүмүүст тогтсон нэг ойлголтыг задлан цааш судлах, улмаар хар нүх болохыг олж мэдэх гарц үүдийг нээж өгсөн юм. Цаашлаад бид хар нүхнээс гадна
сансар окторгуйн биет ухтхууныг судлах болсон. Үүнд галактик доторх үйл явц хөдөлгөөнийг судлахын сацуу жинхэнэ материйг олж илрүүлж байлаа. Гэнэт нэгэн энгийн зүйлийг ойлгосон нь бид харагдаж байгааг л судлаад байна. Гэвч үүнээс их зүйл тэнд бий гэдгийг ойлгосон юм. Алс сансар окторгуйд орших хар нүх гэж чухам юу юм болоо? Хар нүхэн окторгуйд орших асар их татах хүч бүхий сансрын ойлголт юм. Түүнд ойр байгаа юуг ч болов сорж аваад эргэж гаргадаггүй байна. Тэндээс юу ч буцаж гарч чаддаггүй. Тухайн бүс газар дэндүү их татах хүч хоримтлагдсанаас хар нүх бий болжээ. Хар нүх рүү гэрэл хүртэл орвол эргэж гарч чаддаггүй тийм сансрын ухагтхуун юм. Хар нүхийг ойлгохын тулд эхлээд татах хүчний тухай мэдэх хэрэгтэй. Дэлхийн татах хүч хэр хүчтэй вэ? Дэлхий тэнхилгээ эргэх хүч, хиймэл дагуулыг тойрог замд барьж байх хүч, дэлхийн татах хүчнээс салах хүч бүгд өөр. Энэ жингийн тухайг ашиглан татах хүчийг танд үзүүлье. Ньютоны хэлснээр энэ 100 граммын тухай дэлхийн татах хүчийг харуулах болно. Солонгост 100 грамм, Канадад, Германд, Шведэд хойд тул ойртох тусам улам хүнд болж байна. Америкийн нэгдсэн улсын өмнөд хэсэг, Хавайд, экватор руу дөхөх тусам хөнгөрч байлаа. Нэг бүс нутагт хүртэл газрын түвшнөөс шалтгаалan өөр зааж байсан юм. Хүндийн жин уртраг өргөргөөс хуйлангаас нь хамаарч байв. Хэрвээ дэлхийн татах хүчийг дүрслэн үзүүлвэл ингэж харагдана. Эйнштейний Вильхельм Вайнд бичсэн загтал 1912 оны 7 дугаар сарын 7, 20 дугаар зууны эхэнд Эйнштейн өөрийн шинэ таталцлын онолоо боловсруулж дуусгав. Гэвч удалгүй таталцлын тухай бодол өөрийг нь бараг галзууруулах төгсөн болохыг олж мэдлээ. Эйнштейн онолоо таталцал бол хоёр биеийн хоорондын шууд хамаарал биш, сансрын биетүүдийн нөлөөнд орших цаг хугацаа, орон зай үүнд нөлөөлдөг гэж гүйцээлээ. Дэлхийн нийт гайхшралд оров. Таталцлын онолын сонгодог жишээ болох Эйнштейний харьцангуй онолоор татах хүч нь төгс ойлголт биш бөгөөд маш их ярвихтай юм. Түүний онолоор бол татах хүч нь геометри юм. Аль нэг гарыг
нарны шууд нөлөөнд байдаггүй. Учир нь хоёр биетийн хооронд өөр хүчин оршдог бөгөөд нар геометрт нөлөөлж энэ нь яг л ямар нэг нүхийг бөмбөг тойрон эргэж байгаатай адилхан юм. Эйнштейний таталцлын онолыг тайлбарлацгаая. Том улаан бөмбөгийг нар эдгээр жижиг хэсгүүдийг түүнийг тойрон эргэх дагуулууд гэж бодъё. Хүнд жинтэй нарнаас хамаарч гаригуудын тойрог зам мөрийж байгааг та харж байна. Биет сансар орон зайг мөрөөлгөн өөрчилж, тэр өөрчилсөн орон зайгаар мөн хөдөлж нүүж байдаг. Эйнштейн таталцлын хүчийг ингэж тайлбарлажээ. Түүний онол гэрлээс ихтэй. Гэрэл бол хамгийн хурдан зүйл юм. Эйнштейний харьцангуй онолыг тайлбарлахад тогтмол хурд бүхий гэрэл гол ач холбогдолтой. Гэрэл бидэнд юу хэлж өгөх бол? Зогсож байгаа хүний хажуугаар өнгөрсөн машины хурдыг явсан зайг нь хугацаанд нь хувааж болдог. Та хөдөлж байхдаа тухайн машиныг харвал хурд нь бас нэг өөр. Таны хэрхэн харж байгаагаас шалтгаалan хурд нь өөр байх болно. Харин гэрлийн хувьд ямар вэ? Гэрлийн хурд өөрчлөгддөг үү? Эйнштейн дэлхийн нийтэд гэрлийн хурд тогтмол гэдгийг зарласан. Гэрлийн хурдыг ялгаагүй туулсан замыг зарцуулсан хугацаанд хувааж олдог. Туулсан зам бол зогсож байгаа хүн болон явж байгаа хүний хоорондын зай юм. Хэрвээ гэрэл тогтмол хурдтай явбал хугацаа өөрчлөгдөх ёстой. Хэрвээ гэрэл сансарт тогтмол хурдаараа илбэл цаг хугацаа болон сансар огторгой өөрөө хувьсан өөрчлөгдөнө гэдгийг бид олж мэдсэн. Инхээр цаг хугацаа орон зай хувиршгүй гэсэн бидний ойлголт замхрах юм. Цаг хугацаа болон орон зайн өөрчлөлт биднийг шинэ ертөнц рүү хөтлөх болно. 3 хэмжээс докторгүйг цаг хугацаатай холбосон 4 хэмжээс ертөнцийг бид хэрхэн ойлгох вэ? 4 хэмжээс ертөнц бид аль хэмжээсийг сонгон авч хэрхэн хөдлөх вэ гэдгээс шалтгаална. Туйлын тогтмол цаг хугацаа орон зай гэж үгүй. Бид хаанаас нь ямар өнцгөөс харж байгаагаас хамаарна гэсэн үг. Бид харж байгаа зүйлээ өөр өнцгөөс харвал тухайн зүйл өөрөөр харагддаг. Жишээ нь гэрэл дээрээс юм уу доороос тусч байх юм бол тойрог хажуу талаас тусч байвал дөрвөлжин харагдана гэсэн үг. Тэгэхээр таны харах өнцгөөс шалтгаалan тухайн нөхцөлд өөрөөр харагдана гэсэн үг л дээ. Хурд нэмэгдэх бүрт орон зай өөрчлөгдөнө гэж бодож болох уу? Хэрв гэрлийн хурдаар аялвал орон зай ингэж харагдах болно. Цаг хугацаа орон зай өөрчлөгдвөл татах хүчний талаарх бидний ойлголт мөн өөрчлөгдөх ёстой. Сансрын хөлөг жингүүдлийг тодорхой харуулдаг. Харин хөлөг хурдаа авах үед та татах хүчийг мэдрэх болно.
Татах хүч болон хурдны өөрчлөлт нь Эйнштейний гол онцолж хэлсэн зүйл юм. Einstein's most notable ideas. Эцсийн дүнд Эйнштейн хувьсэл хийсэн онолоо дэвшүүлсэн бөгөөд энэ нь шинжлэх ухааны зарчмыг өөрчилжээ. Орон зай цаг хугацааг өөрчлөгч тогтмол хурд бүхий гэрэл хөдөлж буй биетийн хурдны өөрчлөлт болон татах хүч бүгд нэг ижил ойлголт юм хэмээс нь харьцангуй онолыг бүрэн төгс болгож өгсөн юм. These complete the theory of general relativity. Time in the universe. Сансарт цаг хугацаа тогтмол зүйл биш. Хувьсан өөрчлөгддөг. Time and space. Цаг хугацаа, орон зай мөн хэлбэлцдэг. Full of gravity. Таталцлын энэ зарчмыг ойлгоход тун бэрх. Nevertheless, Гэсэн хэдий ч эдгээр ойлголт бидний өдөр тутмын амьдралд гол нөлөө үзүүлж байна. synchronizing Earth time Дэлхийн цаг хугацаа болон хиймэл дагуулын байршил тогтоох системийн цаг хугацааг харьцуулж авч үзэхэд Эйнштейний харьцангуй онол бидэнд тус болно. of general relativity. Эйнштейний санаа бидний амьдралд хэрэгждгийн жишээ энэ юм. When Эдингтон Эйнштейний харьцангуй онолыг баталсан 3 дахь хүн юм. reporters asked how it felt Сэтгүүлчид түүнээс энэ эргэлзээтэй онолыг хэрхэн ойлгох талаар асуужээ. complex theory. He answered Тэрээр би 3 дахь нь юм уу гэсэн гэдэг. third. He believed Зөвхөн өөрийгөө болон Эйнштейнийг харьцангуй онолыг ойлгосон хүмүүс гэж бодож байсан байна. the theory of relativity. Потсдам дахь одон орон судлалын төв. The theory of Харьцангуй онол сансар окторгуй цаг хугацааг хамарсан гайхалтай ойлголтыг гаргаж ирсэн нь хар нүх юм. black holes. This place Анхын зүйлийг Карл Шварцшайлд энд илрүүлсэн. it was a development Өөрөө ч олж үзээгүй байсан Эйнштейнд том дэвшил болсон юм. Профессор Шварцшайлд энд дайнд зориулан судалгаа шинжилгээ хийдэг байсан бөгөөд Эйнштейний харьцангуй онолын талаар олд сонсомогцоол энэ талаар шинжилгээ хийж эхэлсэн байна. Дуран аваа багаж хэрэгсэлж өгөө дайны үед тэрэнд зөвхөн цаас үзгэл багаж нь олж байв. Тэрээр эхэндээ зөвхөн тодорхой радиусын хүрээнд л тооцоо хийж байв. Гэсэн ч гэрэл сансрын хачиргалтай биетийг нэвтэлж чадсангүй. Тэр зүйл бол одоогийн хар нүх байсан юм. how is a black Хар нүх яаж үүссэн болоо? the death of a star, Од мөхснөөр хар нүх үүсдэг байна. the fate of a dying Мөхөж байгаа одны хэмжээ чухал нөлөөтэй. a star having a Манай нарны хэмжээтэй од бол гинэт алга болон үечлэн тодорсоор хурц гэрэлтэй од үүсдэг. we call that Бид үүнийг цагаан одой гэж нэрлэдэг. a star Нарнаас 8 дахин том гариг байвал дэлбэрч тэр дороо үгүй болдог. explosion. What would happen Хэрвээ сүнж байгаа од нарнаас 30 дахин том бол юу болох вэ? when this huge Хэрвээ тийм том од дэлбэрвэл нейтрон од эсвэл хар нүх болон хувирдаг байна. Хар нүх үнэхээр байдгүй. actually exist? Энэ эргэлзээ цагаан одой болон нейтрон одыг нээснээр үгүй болсон юм. Discovered.
Өнөө үед хар нүхийг үгүйсгэх эрдэмтэн үгүй болжээ. Of black holes. Энэ хар зүйл жухам юу шиг харагддаг бол Dark objects look like. 모습을 하고 있을까요? 사실 Contrary таны бодож байгаа шиг биш. Маш энгийн бүтцтэй ажээ. simple structure. 사건의 집 Хар нүхийг төсөөлөхийн тулд хоёр үндсэн ойлголтыг мэдэх хэрэгтэй. 까지만 분명히 기억하시면 됩니다. 먼저 The first, Эхнийх нь and horizon. хар нүхний хүрээ юм. 이 블랙홀 안에서는 We can't see what's happening. Хар нүхэн дотор юу болж байгааг бид харах боломжгүй. It's as if we. Түүний хаяаны гадна талаас юу ч үл үзэгдэнэ. This line then. Хар нүхний гадар буюу хүрээг сансрын хил хязгаарч гэж ойлгож болно. 엄밀히만 하면 연이 되겠습니다. 이 선을 사건의 지평선이라고 부릅니다. 일단 이 Second, Хоёр дахь нь хар нүхний их бие юм. 모든 물 Хар нүхний хилийг давсан аливаа юмс түүний төв зэг рүү татагдана. this singularity at the center. 점은 밀도가 This Тэр нь хязгааргүй нэгттай бөгөөд бидний мэдэх физикээс хайлсан ойлголт the юм. laws of physics as we know them. 과연 이 블랙 Хар нүх дотор чухам юу болж байдаг вэ? Inside a black hole. At this guest house where Энэ байшинд Эйнштейн амьдарч байсан бөгөөд түүний эдэлж хэрглэж байсан олон зүйл үлджээ. letters and Захидал, лекцийн тэмдэглэл зэрэг нь одоо хүртэл хадгалаатай байна. at this university, Эйнштейний үлдээсэн өв их мэдлэг болох хар нүхний талаар судалгаа явуулдаг алдартай нэгэн хүн энэ сургуульд байдаг. the eccentric professor Профессор Кип Торн орчин үеийн хар нүхний судлаач төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн юм. Хэрв хар нүхний эрчим хүчийг ашиглаж болдог бол соронзон орон тулгуурласан цахилгаан станц барьж аваад цоо шин дэвшилтэт соёл иргэншлийг зогслоож болох юм. Хар нүхнээс гаргаж авах эрчим хүч нарны мастай тэнцэх хэмжээтэй байх болно. Өөрөөр хэлбэл нарны цөмийн түвшний ялгаруулах эрчим хүчнээс 100 дахин ихийг гаргаж авна гэсэн үг л дээ. Тэгэхээр хар нүх нь маш том эрчим хүчний их үүсвэр гэсэн үг л дээ. do black holes Хар нүх үнэхээр орждгоо. in theory Онл ёсоор бол хар нүх байх боломжтой. Маш том одны мөхөж буй үзэгдэлч бидэнд ажиглагдсан. Гэсэн ч энэ зүйлийн оршин буй эсэх нь олон эрдэмтдийн хувьд онцгой хэвээрээ байна. scientists Эрдэмтэд хар нүх илрүүлэх хамгийн шилдэг аргыг бодож олжээ. as a result Энэ нь сансар окторгуйн сайн дурын нэгэн биетийг сонгож авах байлаа. Бидэнд маш олон жишээ байна. Сансар окторгуйн талаар бид ихийг мэддэг болсон. Тухайлбал манай галактик болох сүүн замд ойролцоогоор 100 сая хар нүх байгаа гэдэгт бараг итгэлтэй байгаа. Зигнус буюу хунгийн орд. even when potential Хэдий хар нүхний талаар олон зарласан боловч оршин байгаа эсэх нь маргаантай хэвээрээ байна. a gentleman's bet Онлын физикч бөгөөд мэрэгжлийн хар нүх судлаачд болох Кип Торн болон Стивен Хокинг нар дундаа бооцоо тавьсан эрдэмтдийн дунд үмэн дэгдээлээ. created a stir in the scientific community. Эхний сайн дурын оролцогч нь Зигнус X1 байлаа. X1 1970-аад оны дунд үед тэрээр энд бүтэн жил ажилласан бөгөөд түүний нэрлсэн Зигнус X1 гэх рентген туяаны үүсвэр болсон тэр зүйлийг хар нүх мөн эсэхтэр бид бооцоо тавьсан юм л да.
Хар нүх байдгүй үгүй юу гэсэн сонирхолтой асуулт дээр бооцоо тавигдсан байна. Хүмүүс Зигнус X1-ийг хар нүх мөн эсгийг эргцүүлэн таамаглаж байх зуур нэрт хар нүх судлаач эрдэмтэн болох Стивен Хокин болон Кип Торн нар мөрий тавьж байлаа. Хокин хар нүх биш гэж баталж байхад Кип Торн мөн гэж итгэж байв. Бооцооны шагнал юу байсан бол сэтгүүл дээр гарсан нийтлэл. Бүх цаг үеийн агуу сэтгэхүйн тулаан астрофизикчдийн дунд явган шиг үлдээсэн байна. Хокин квантын онлын зарчмыг ашиглан хар нүхний талаар цоошин санал дэвшүүлсэн шуугиан тарилаа. Түүний онолыг Хокины затраг туяа гэж нэрлсэн бөгөөд хар нүх мэдээлэлээ алдаж байдаг. Ингэснээр эцэстээ устдаж үгүй болон хамгийн сүүлд гаргасан эрчим хүч нь эцсийн мэдээлэл болон үлддэг гэсэн санаан дээр тулгуурладаг юм. Квантын төвшөнд хар нүх бол хар биш гэсэн санаа. Нэгэн цагт хар нүх дэлхий шиг гаригийг ховх сорсон бөгөөд тэдгээр нь гэрэл ялгаруулах чадвартай. Хар нүх гэрэл ялгаруулснаар эцэстээ үгүй болдог гэсэн түүний санаа том шуугиан дэгдээлээ. Хар нүх бүх зүйлээ цацсан ялгаруулснаар эцэстээ өөрийн масс энерги алдаж үгүй болдог байна. Хокины хэлснээр бол зарим утгаараа ямар ч жижиг хар нүх байлаа гэсэн эсрэг үйл явц явагдахгүй яг л ижилхэн ууршин алга болдог гэсэн. Хокин 30 жилийн турш бадтай зогсож байсан байр суурьнаасаа буцсан байдлыг уламж маргаантай болгожээ. Хокин 2004 онд хар нүхний мэдээлэл ор тас үгүй болдог гэсэн өөрийн онолоосоо няцаж харин сорж авсан мэдээллээ хар нүх эргэж гаргадаг гэжээ. Хар нүх рүү сорогдсон ямар нэг зүйлийн тухай мэдээлэл устдаж үгүй болдоггүй, харин түүнээс ялгарах энергиэр дамжин гарч ирдэг байна. Тэгэхээр Хокины онолоор бол сорогдсон бүх мэдээллийг буцааж мэдж болдог гэсэн үг юм. Та номоо гал руу шидлээ гэхэд номны мэдээлэл номтойгоо цуг шатаж үгүй болдог. Гэвч зарчмын хувьд бол галын дүл элчнээс номын мэдээллийг гаргаж авах боломжтой. Мөн хэдий боломжгүйч маш нарийн ажиллаж чадвал гаргаж авсан мэдээллээ дахин сэргээж болно. Энгийнээр хэлэхэд мэдээлэл устдаж үгүй болдгоо. Зарчмын хувьд мэдээлэл хизээж алга болохгүй. Та ямар нэгэн зүйлийг олж чадахгүй байгаа нь хай гаргаа буруу сонгосонд л оршино. Тиймээс хайж байгаа хүнд учир байна. Хэрвээ та сүхэтэй бол мэдээллийг хизээд олж авч чадна. Канадын баруун хэсэгт байдаг British Columbia сургуулийн профессор Хокины мэдээллийг сэргээн авч болдог гэсэн санааг үгүйсгэлээ. Билл Анирун бас нэгэн дэлхийн алдартай хар нүх судлаач төдийгүй дуу чимээний хар нүхний загвар зохион бүтээсэн хүү юм. Тэр яагаад бодлоо өөрчилснийг мэдэх юм алга л да. Би лекцэнд нь сууж байсан. Ярьж байгаа зүйл нь үнэмшилгүй байсан л да. Дараа нь эрдэм шинжилгээний нийтлэлээ хэвлүүлсэн байсан. Лекцэн дээр нь ярьснаас нь илүү зүйл байгаагүй. Надад мөн л үнэмшил төрүүлж чадаагүй. Бодлоо өөрчилсөн шалтгааныг би ерөөсөө ойлгоогүй. Right. Given wavelength, and we'll just see what the effect is. Too small.
Professor Unruh Профессор Ани руу үл үзэгдэх хар нүх бидний өдөр тутмын амьдрал таардаг болохыг хэлж байна. Энэ нь дуу чимээ шингээгч буюу чимээгүй хар нүх юм. Yes. So it changes the Хар нүхний талаар судалгаа хийхэд тун хүндлэлтэй. Учир нь манай лабораторид хар нүх байхгүй. Тэгэхээр ямар нэг судалгаа шинжилгээ хийх бараг боломжгүй гэсэн үг. Харин чимээгүй хар нүхийг гаргаж авахд хялбар байдаг. Амьдрал дээр чимээгүй хар нүхийг их амархан хийж болдог. Таныг усан онгоцонд ороод гарахад ус доош ивүүлэгдэн урсах тэр үед бага хэмжээний чимээгүй хар нүх үүсдэг юм шүү дээ. Can we explain Хар нүхийг бид усан онгоцоор жишээ аван тайлбарлаж болох уу? Чимээгүй хар нүх оновчтой жишээ мөн үү? Та өөрийгөө загас гэж төсөөлчих. Та усанд амьдардаг физикч загас. Дараа нь маш ширүүн урсгалтай хүрхрээ байна гэж төсөөл. Хүрхрээ их өндрөөс доош цудгадаг бөгөөд урсгал нь маш хүчтэй. Зарим газараа дууны хурднаас ч илүү эрчтэй урсдаг гэд бод хэл тоо. Тэгвэл доороос ирэх чимээ дээшээ гарч ирж чадахгүй байна. Учир нь усны урсгал дууны хурднаас илүү хурдан байна гэсэн үг юм. Яг үнтэй ижил хар нүхний ойролцоо ирсэн гэрэл дотгошоо сорогдон ороод эргэж гарч ирж чаддаггүй. Хүрхрээний жишээн дээрээс бид хар нүхний эсрэг шин чанартай цагаан нүхийг олж харах боломжтой. Усны долгио үүсгэхийг хичээе дээ. Энд цагаан нүхний бүсэд ирсэн бөгөөд цааш явах боломжгүй. Учир нь дээрээс буух усны урсгал илүү хүчтэй байна. Тиймээс энэ дээрээ зогслоо. Дээш нь долгио үүсгэхэд үргэлж эсрэг чиглэл рүү төрнө гэсэн үг. Урсгал өөд хизээч гарч чадахгүй. Долгион үргэлж усны дагуу тарна. Энэ нэг цагаан нүх гэдэг юм. Гэрэлч гэсэн мөн ижил цагаан нүхнээс гарч хизээч эргэж орохгүй. Одоо бүгдээрээ дахиад нэг харцгаая да. Эсрэг долгион үүсгэлээ. Гэсэн чи энэ дээрээ зогсчихлоо. Цагаан нүх рүү хизээч орж чадахгүй. Харин энэ бол хар нүхний бүс. Усны урсгал тийм ч хүчтэй биш байгаа учраас долгион үүсгэхэд цааш дархан одож байна. Энэ бүсээс холдоход төвөггүй байна. Гэтэл энд долгион үүсгэхэд хизээч дээшээ гарч чадахгүй. Усны урсгал бидэнд хар нүхний зарчмыг тодорхой харуулж байна. Хар нүх бүх зүйлийг хогсордог. Харин цагаан нүх бол яг эсрэгээрээ өөрөөсөө бүгдийг түлхэн гадагшлуулж байдаг. Гэвч сансар окторгууд хар болон цагаан нүхийг ийм тод томруунаар харах боломж байдаггүй. Бүх зүйл ийм тодорхой байдагсан бол хүн төрлөختөн ертөнцийг огт өөр нүдээр харах байсан биз. Хүмүүс хар болон цагаан нүхийг мэдэх болсноор цаг хугацааны машинаар ирээдүйд аялах тухай мөрөөдөж эхэлжээ. Контакт уран сайхны кинон дээрх шиг сансар окторгын цаг хугацаагаар аялах боломж байдаг болов уу? Хар нүхийг ашиглан цаг хугацаагаар аялах тухай эрдэмтэд ямар бодолтой байдаг бол? Илүү сонирхолтой асуулт бол өнгөрсөн цаг үед очих боломж бий юу гэдэг байна. Хайрцангуй онлоор бол энэ нь боломжтой юм л да. Гэвч онол бодит байдлын баталгаа болдоггүй. Асуулт үргэлж гарч ирдэг. Өнгөрсөн цаг үед очих боломж бий юу гэдэг асуултын хариу хайрцангуй болон
квантын онолын томьёонуудыг бодож олоход гарах ёстой л доо. quantum theory. Профессор Торны цаг хугацааны машины судалгаанд оролцож байсан профессор Сүнгвон Ким Эйнштейний онолд квантын онолыг ашиглах шийдлийг олжээ. Би профессор Ким Торнтой жил гаруй хамтран ажиллахдаа квантын таталцах хүчний онолын хувьд цаг хугацааны машин боломжтой гэж дүгнсэн юм. Сансар өгтрөгөн орон зай цаг хугацаагаар аялах бидний мөрөөдлийн үүд хаалгын түлхүүр Эйнштейний онолуудын нэгэн адил нууц хэвээрээ байна. Эйнштейний зуны харш. Эйнштейний санаанаас урган гарсан хар нүх 20 дугаар зуунд түүний онолуудыг батлах гол түлхүүр болж байсан юм. Эйнштейн татах хүчний талаар таамаглал дэвшүүлдэг байв. Татах хүчнээс үүссэн түүний долгионыг хар нүх судлахад ашиглаж байна. Хоёр хар нүх мөргөлдөж маш том таталцах хүчний долгион үүсэх тэр үед Эйнштейний онол батлагдах болно. Хоёр хар нүх мөргөлдөх тэр үед маш их хэмжээний энерги огторгуугаар нэг тарна. Энэ их татах хүч энерги нэгдэл дэлхийд таталцлын долгион хэлбэрээр ирэх болно. Судлаачид хар нүхний мөргөлдөөн болон Эйнштейний онолыг шалгахын тулд таталцлын долгион илрүүлэхийг хичээж байна. Энд та бүхэн хоёр хар нүхний загварыг харж байна. Хар өнгөөр дүрсэлсэн байгаа. Мушгирч эрчилдэн хоорондоо нийлж байна. Ингэж нийлснээр маш хүнд жинтэй том нэг хар нүх болдог. Мөн гадуур нь цэнхэр өнгөөр дүрсэлсэн байгаа нь мөргөлдөөнөөс үүсэн гарсан таталцлын долгионыг үзүүлсэн байгаа юм. Хар нүхийг төсөөлөн дүрслэхэд амаргүй. Гэхдээ дэвшилтэд компьютер ашиглан Эйнштейний харьцангуй онолыг бодох боломжтой болжээ. Миний бодлоор таталцах хүч маш өндөр. Энэ зүйлийг судлахын тулд Эйнштейний онол болон тэгшдэглийг сайтар судлах хэрэгтэй. Астрофизикчийн хувьд нейтрон од болон хар нүхийг байнга ирж хайн судалгаа явуулдаг. Эдгээр нь сансар огтрогын хамгийн сонирхол татсан зүйлс юм. Учир нь маш их энерги ялгаруулдаг сансрын удмын гайхалтай хүчин юм. Харин эдгээр хачирхалтай зүйлсийг судлахын тулд би харьцангуй онолыг ашиглах зайлшгүй шаардлагатай. Таталцлын долгионыг илрүүлэх судалгаа энд явагдаж байна. Америкийн нэгдсэн улсын Калифорнид судлаачид таталцлын долгион илрүүлэгч шинэ технологиг ашиглаж байна. Бид Калифорни Пасадина дахь Caltech кампуст байрлах 40 метрийн интерференц судалгааны лабораторид ирээд байна. Энд таталцлын долгионыг интерферометр ашиглан илрүүлдэг юм. Алс тэртээ огторгууд байгаа таталцлын долгионыг дэлхий дээрээс яаж илрүүлдэг юм бол? Лазерын гэрэл тэдгээр бүдэг дохиог олж илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Энд хуримтлагдсан лазерын гэрлийг эдгээр хоолоогоор дамжуулан төв вакуум системд хүргэдэг. Вакуум систем маань энд Г хэлбэртэй хийгдсэн байна.
Төмөр савн дотор миний өмнө байрлах хэсэгт гэрэл ойлгогч байрлаж байгаа бөгөөд лазерын гэрлийг хоёр хуваан хоолойнуудаар илгээдэг. Гэрэл хоолойн төгсгөл хүртэл явж тэнд байрлах толинд ойн эргээд төв хэсэгт байрлах толинд хурж ирдэг юм. Гэрлийн долгионыг хэмжснээр таталцлын долгионыг илрүүлэх боломжтой болно. Маш бүдэг таталцлын долгион байсан ч энэ лазерын гэрэл түүнийг илрүүлж чадна. Таталцлын долгион бүдэг байдгаас гадна дэлхийд хурж ирэх замдаа маш олон дуу чимээтэй холилддог байна. Тэгэхээр бусад дуу чимээ долгионыг нарийн шүүж авах нь маш чухал юм. Америкийн нэгдсэн улсын Вашингтон болон Луизианад лазерын интерферометр ашиглан таталцлын долгион илрүүлэх төвөд үйл ажиллагаагаа явуулдаг. Уг төвийн таталцлын долгион илрүүлэх байгууламж нь вакуум системтэй бөгөөд Г хэлбэртэй байдаг. Америкийн нэгдсэн улсад уг судалгааны төв 2 байдаг бөгөөд дэлхийн гадаргууд ирсэн сул дохиог илрүүлдэг. Төвүүд хоорондоо хол зайтай байрладаг нь дэлхийд ирэх долгионыг наривчлалтай судлах зорилготой ажээ. Америкийн нэгдсэн улс болон Европын таталцлын долгион илрүүлэх төвүүдийн хамтын ажиллагааны дүнд сансрын хаанаас ч дохио илрүүлэн судлах боломжтой болжээ. Сансрын хаан ихтэй хар нүхний мөргөлдөөн боллоо гэхэд тэндээс ирэх таталцлын долгионыг илрүүлэх болно. Хэрвээ та хар нүхийг ямар нэг зүйлээр зохивол юу болох вэ? Мөрийж дахисан орон зайл үзэгдэх болно. Долгиолж давалгаалж үүссэн орон зай долгионы хурдаар тарах болно. Харьцангуй андар бол гэрлийн хурдаар тарах ёстой л доо. Гэхдээ энэ бол гэрэл биш. Энэ бол гэрлийн хурдаар өрнөж байсан окторгуйн орон зай, цаг хугацааны үйл явдал, үзэгдэл мөргөлдөөнөөс болж долгион болон сансар затагдан тарж байгаа бөгөөд магадгүй дэлхийд хурж ирвэл бидний илрүүлэгч хурааж авах боломжтой юм л да. Үүнийг л таталцлын долгион гэдэг байгаа юм шүү дээ. Америкийн нэгдсэн улсын сансар судлалын үндэсний албанаас таталцлын долгионыг судлах хэд хэдэн хиймэл дагууль хөөргөхөөр шийджээ. Лазерын интерферометр ашиглан таталцлын долгионыг илрүүлэх сансрын хиймэл дагуулыг Америкийн нэгдсэн улс болон Европын хамтын төслийн хүрээнд хөөргөж байгаа бөгөөд дэлхийн чимээ шуугиантай гадаргаас холдох зорилготой ажээ. 3 хиймэл дагууль гурвалжин хэлбэрт орон долгион илрүүлэх болно. Хиймэл дагуулууд дэлхийн нэгэн адил нарыг тойрон эргэж газар дээрх судалгааны төвөөс хэдэн сая дахин урт долгионыг шинжлэх болно. Их тесрэлтээс тэр бум жилийн дараа анхны галактик бүрэлдэн тогтсон тэр үеийг бид ярьж байна. Сансрын бичил долгион л гэхэд их тесрэлтээс 250-аас 300 мянган жилийн дараа илэрсэн байдаг. Бид 2 хар нүх нийлсэн үзэгдлийг илрүүлэх судалгаа явуулж байгаа бөгөөд манай хиймэл дагуул ийм эртний үзэгдлийг ч судлах чадaltaй. Хэрв бид ингэж чадвал сансар окторгуйн анхны загварыг харж чадах юм. Энэ нь дөнгөж их тесрэлтийн дараах мөч гэсэн үг л дээ. Секундын 10-ын хасах 31 зэргийн наривчлалтай гэсэн үг юм. Таталцлын долгионыг илрүүлж чадвал хүн төрлөختөн эрт дээр их тесрэлтийн үед очих боломжтой болно. Гол асуудал бол таталцлын долгион мэтийн маш бүдэг дохиог бужигнсан сансар окторгуугаас хэрхэн илрүүлж хэмжих вэ гэдэгт байна.
key component Мөргөлдөөнөөс үүссэн далайц томтой долгион хиймэл дагуулуудын амжилтын үндэс байх болно. facts. Korean research Солонгосын судлаач Дэйл Чой хар нүхний мөргөлдөөний загварыг хөгжүүлэхэд туслаж байна. Хоёр хар нүх нэгдэн нийлж дундаас нь үүссэн таталцлын долгионы загварыг бид өөрсдийн таамагласнаар дүрслэлээ. forms of gravitational waves Уг долгионыг илрүүлэхэд үлдээд байгаа бөгөөд тэр мөч хүн төрлөختний хувьд Эйнштейний харьцангуй онолыг шууд утгаар нь ойлгох гайхамшигтай тохиол байх юм. Einstein's theory directly. Илрүүлэх боломж нь бид Эйнштейний харьцангуй онолыг хэр сайн судалж түүн дээр суйрлан таталцлын долгионы загвар гаргаснаас шалтгаалах юм. Бидний тооцоо нарийн оновчтой байх тусам Эйнштейний онолыг төдий чинээ ойлгож чадах юм л да. Right now, Яг одоо дэлхий дээр нэр хүндтэй олон эрдэмтэд хар нүхний талаар өрсөлдөж маргалдаж байна. Юуны учир дэлхийн шилдэг сэхэтнүүд тийм их цаг зав, мөнгө заран сансрын нэгэн оршихуйг судлах болов. Асуултын хариу хүн төрлөختөн бид хар нүхний нууцыг тайлж, цоошин ертөнцтэй нүүр тулахад хэдийн болсон гэдэгт байгаа юм. Ийм ч учраас Альберт Эйнштейний бидэнд үлдээсэн гайхамшигтай өв их мэдлэгийг магтан сайшаах учиртай юм. Орчуулсан дашнамын эрхэм бэлэг, орчуулгын найруулагч Брэдийн ган төмөр, дууны найруулагч Энхотийн төр мөнх, тайлбар үнссэн Хөрлбаатарын уран цэцэг, Сандуун төвшин жаргал, Брэдийн ган төмөр. Монгол ТV телевизийн дуу бичлэгийн студ 2009 он.